тусал хийхгүй гэж яддаг. Миний судас их муу. Их болоо. Сая эмнэлэг төвтөж явахдаа ерөөс ингээд хөхөр юм болсон шүү дээ. Бүх судас атгуулаад тэгэл хагарна. Энэ ч олдсон юу. Өмнө нь жоо судсаар явдгийг таа нэг амин. Тэгээд би дотор нь бит ирээд миний хөө. Тэгээ бүр хайширцсан. Тэгээ тарай хэлэх амар дургу. Одоо тэгээ та тарай хэлэхгүйгээр амаар уудаг, амаар нөхөж болох юмнуудаа олоод авцсан юм чи одоо тэгэл аль болохоор л баг хийн штэ. Гэхдээ тэгээ чи чинь заримдаа багсаа одоо болгүй заримдаа одоо хийнэ л гэх юм биш. Тэгээ хийлгмээргүй санагтаад байгаа. Эний чинь заавал нэг юм хоёр хатгаж байж юу их олоол олохгүй 10 20 чадгаж байж. Дотор нь битээ ирээрээ л гэдэг юм нэмлэг твтэж явахдаа ингэж ирээд идэг штеп. Зүгээр олохгүй миний хөө сугалж аваад дахиад хатгаа гэл. Өөрөө тэгээд хамгийн гол нь сэтгэл зүгээрээ тэр ууж байгаа юмд айгу дуртай байхгүй айгу дуртай. Өдөрт 3 удаа нэг хадгаар болдог шүү. Тий. Өдөр ороо 3 ууж байгаа. Үүн ингээд жоохон багсчихаар юу юм бас. Анх 2-оор ууж хэлсэн шүү. Тэгээд сүүлдээ 3 болгоо. Тэгээ яхад давхар нөгөө хэмжлээ яваад байгаа болохоор зарим 6 маргаар ууж олон шийдсэн л та. Тэгээд давхар юу хийгээд байгаа болохоор 3-аар яваад. За манай ээж сая 2 жилийн өмнө ингээд эрт илрүүлгээр илгэний атууралтай болсон байгаагаа мэдсэн. Тэгээд тэрний хүндрэлээс олж одоо бас хүндрэл явагдаад цус энтер алдаад эмнэлэг твтээд 2 сар гаруй эмнэлгийн эмчилгээ авсан. Тэгээд яг эмнэлэгт бол уураг амийн хүчил энтрийг бол суцаар ингээд тариагаар авч исэн. Тэгээд эмнэлгээс гарч ирээд одоо үргэлжлүүлээд дандаа суцаар тариа маяг хийх хэцүү байсан учраас одоо уухаар одоо юу вэ гэж бид нэр судлаад тэгээ намын чанар гэдэг уураг байдгийг мэдж аваад тэгээ манай ээж энэ цэнхэр уураг нь таарах юм байна гэд тэгээд энэ уургийг авч хэрэглэсэн байгаа. Тэгээ энэ уургийг авч хэрэглээд манай ээж минь бол нэлээд биеийн сайжирсан өөрөө ч гэсэн тэрийг ингээ биеэрээ мэдрээд би энэ уургийг уугаад их сайхан болж гин гэд тэгээд одоо хөвтөт байсан хүнгээ босоод ойр зур ингээ явдаг болоод тэгээ хэвлэлд үссэн босчлт ингээ үссэн тэгээ тэр энэ нь баг ингээ шимэгдээд ер нь бол биеийн байдал нь нэлээд сайжирч байгаа. Нийтдээ манай ээж одоо 5 уураг уучаад байгаа. Тэгээд үргэлжлүүлээд одоо ингээд уугаал өөрөө их мэдэрч байгаа учраас уул гэсэн тийм бодолтой байна. Юу яасан бэ? Амин чанарын талаар бол таад өөрсдөө судалсан юм байна тий? Тий, өөрснөө яг гарч ирээл одоо бид нар тариа хийхгүйгээр одоо амаар авч болох тий витамин, уураг, альбумин одоо амин чанар агуу биш амин хүчил энтрийг яаж авах уу гэдэг гэсэн чи юм байт юм байна гэд тэгээ мэдж авсан. Тэгээ яг манайхны ч гэсэн бас нэг хөрчүүлээс бас тэрийг хэрэгжилж ирсэн хүн байсан. Тэгээл судалсан чих олон төрлийн амин чанар уураг байт юм билээ шүү дээ. Тэгээ тэрнээс одоо манай ээжд бол цэнхэр уурганд харах юм байна гэл тэгээл авч хэрэгжилж байгаа. Тэгээ манай ээж яг нь өвчнөхийн хүндрэлээс болоод нөгөө цус хоёр даалтцсан. Тэгээ тэрнээс болоод биеийн ерөнхий байдал нь жоохон муцсан байхгүй юу? Одоо хулгаар нь хөрөн дээр нь хөвлөд нь ус үүссэн, өөрөө өндийж чадахгүй, бүр цоорол төрөл үүссэн шүү дээ биенд нь. Тэгээд яг ингээл энэ юм угаал айжмдаа ингээд дээшлээл орныхаа айжууд би онойл цуудаг байсан бол өөрөө манай ээж чи бас их хатуучлалт их мундаг хүн байхгүй юу? Өөрөө багш аяг олон жил хийсэн. Тэгээд би ингээ өөрөө босох хэвээр өөрөө явахгүй болохгүй өнтер гэл ингээл тэгэл хүмүүнээр төшөөлөөл сүлдээ найлдаа өөрийнхөө ингээ гэрийн найлдаа ордог болоод тэгэл өрөөнд дотроо ингээл аяг маягтай яваал тэгээ сүлдээ давраал гарна гээл гараал тэгэл тиймэрхүү байдалтай байгаа. Өөрийнхөө бас аяг хөцөлтөлтэй аяг мундаг. Тий. Ингээл хэвтэйл одоо байвал хэвтээлээ шүү дээ хүн тэгэж тэгэхгүй би одоо босно өнөөдөр босно гээл ормороо ураачин тэгэл ороо ураач хүнжил дотор хэвтэхгүй шүү дээ өдөр мөдөр чинь нэг жигийн юм хүмүүс мөрчөөл та хүнжилдээ ороо хэвтэл хэвтэх юм биш үү гэхээр муухай өглөө босоод одоо заавал ороо ураач босох хэрэгтэй гэл би таарах байхтай ч гэсэн юм тиймэрхүү хандлагатай шүү дээ. Өөрөө тэгээд хамгийн гол нь сэтгэл зүгээрээ тэр ууж байгаа юмд айгу дуртай байхгүй айгу дуртай. За энэчтэй гэж бодсон бол хүн бас ямар ах вэ тий. Тэг чи өөрөө энэ айгу энэ нэстэ зүгээр юм бэ надад их яаж ийн гэл бараг л нөгөө юм тариагаан бас хэрэглэхгүйс надад бараг энэгээр л яа. Би бас айгаад нөгөө хөвлөд устжилттай бас янз бүр хүндрэл өгсөн учраас бас эмчээ хэлсэн юмнуудыг бас давхар авч явахгүй болохгүй шүү дээ. Наад зах нь нөгөө хаван хөө хэмээн хэрглэж जैन тий. Тэгэл альбумын бас ураг хаяа авч जैन. Тэгээд давхар намын өвчлөө хийж जैन. Суцаар ч гэсэн хаяа бас юм авдаг. Тиймэрхүү байдал. Гэтэ гол одоо ер нь суцаар юм хийх ер нь болоод яг аман юм ал амаар л юм болж байгаа.
Одоо нэг шинжилгээ өгөх өгжил харандаа тэр хуучин байсан юмнуудээс альбомын энэ алхир өссөн байна тий. Тэрийг үзгээд байгаа. Яагаад үзүүлж чадахгүйсэн бэ гэвэл бас эмнэлэг авч явахыг хүссэн байхгүй ингээд одоо бол бас яг хамт дээр очиж шинжилгээ өгөх дайны болчихж байна.